Сайн байна уу? Бид энэ удаа та бүхэнд бусан хүрэх галт тэрэг киноны хөгжилтэй алдаанууд болон сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ. Бидний сайн мэдих зомбигаар дүүрсэн галт тэрэгтэй тус кинон Азийн зомбито киноны сахийг хагалсан төдийгүй алдарч жүжигчин Гонё Мадунсок нар тоглосон билээ. Тус кино Солонгостой 10 сая гаруй үзэгчид үзсэн 14 дахь кино байсан бөгөөд дэлхийд дахинаа 140 сая долларын ашиг олсноор ашиг орлогоор тэргүүлэгч Солонгос кинонуудын хувьд шимэгч киноны дараа буюу 2 дугаарт ордог байна. Тус киноны үнэлгээг тодорхойлогч сайтууд болох Rotten Tomatoes 94, IMDb-д 7.6, Metacritic 72 үнэлгээг тус авснараа Холливуудын алдарт World War Z-тэй харьцуулбал хамаагүй илүү үнэлгээтэй байдаг байна. За киноны найруулагч Ён Сан Хугийн хувьд хэлснээр хэд хэдэн жүжигчдийн жүжиглэлтэнд тун сэтгэл хангалуун биш байдаг байна. Киноны ихэнх хэсэгт бүх зорчигчид суусан хэсгийг шалгаж дуусны дараа дохио өгөн галт тэрэгний ажилчин хаалгаа хаах үед тус арын шилэн дээр зураглаачийн дүрс ойсон байдаг байна. За киноны гол дүр болох охины аав зомби нараас зугтах үеэр шалан дээр скотч наалдаастай байдаг. Тус алдаг кино найруулагч нээлттэй хийснийхээ дараа л мэдсэн учраас тун ихэр стресссэн гэдэг. Бүр нээлттэй хийснээс хойш 2 жилийн дараа хүртэл энэ талаар ярихдаа бухимдалтай байгааг нь түүний оролцсон нэгэн телевизэн шоуноос харж болох юм. За мөн тус хэсэгт хүмүүсийн хүн ирэх зомби нараас ч аимшигтай зүйл нь тэр цаана найруулагчид дохиог хүлээн зогсох жүжигчин байна. Зорчигчид гадаа аюулгүй хийнэх сургийг сонсноор тэд Тэжон Йог дээр буцаагддаг. Гэвч ойр орчим тэнч байхыг хараад тэдэнд байдал нэг л биш болох сэжиг төрж эхэлдэг. Үнэн дээр тус хэсгийг сайн анзаарвал нэгэн ажилтнад тэр цаана зогсон бууж ирэх зорчигчдыг ажиглаж байгааг анзаарч болох юм. За мөн зомбинуудыг хаалгаар нэвтрүүлэхгүй тулд хаалгыг түгжих оролдого хийж байх үеэр шилэн хаалган дээр нэгэн залуугийн тусгал ойсон байдаг. Үнэн дээр Тэжон Йог дээр тус зураг авалтыг Тэжонд хийх боломжгүй байсан учраас Бүжон Йог дээр хийсэн гэдэг. Цаашлаад шилэн хаалга хагарснаар зомбинууд босч ирэх уг хэсэгт тус буудал нь Тэжон Йог биш үүний өмнөх буудал Тэжон байсныг мэдж болно. Тус хэсэгт хүн бүр зомби нараас зугтан айн үнцгэж байхад зөвхөн тус маск зүүсэн ганц зорчигч л юу ч болоогүй мэтсэн бусаан руу аялаж байгаа нь ард харагддаг. За бусаа хүрэх галт тэрэг кино 2016 оны 7 сард нээлттэй хийсэн бол мөн тус найруулагчийн кино болох Seoul Station хэмээх зомбито анимашн яг 1 сарын дараа буюу 2016 оны 8 сард буюу зэрэгцэн нээлттэй хийсэн байдаг. За хачирхалтай нь Ён Сан Ху найруулагч хамгийн анх бусаа хүрэх галт тэрэг киног огт төлөвлөөгүй байна. Тэрээр Seoul Station Animation дээр л ажиллаж байна. Ийхүү хамтарч ажилласан кино компани нь түүний Seoul Station кино хийдийн дууссан байтал маркетингийн зардлыг дэндүү жаахныг зарцуулсанд тэрээр маркетингийн зардлыг нэмүүлэх тал дээр бүр муудалцсан ууралж байна. Гэтэл түүнд кино компани зүгээс анимашн биш харин уран сайхны кино хийвэл дэмжлэг үзүүлэх бодолтой байгаа талаар хэлжээ. Ийхүү тэд тохиролцоонд хүрч тэрээр бүр хэдэн цагийн туршид ч биш ердөө ганцхан цагийн дотор зохиолгдсон гэдэг. За магадгүй өөрт байсан нөөц санаагаа гаргасан ч болох юм. Тэрээр мөн энэ талаар дурдахтай зохиолын хувьд ердөө л Seoul буудлаас бусаа хүрэх галт тэрэгний үйл явдал шүдэ хэмээсэн байдаг. World War Z киноны зураг авалт бүхэл бүтэн 7 сар. Харин Би домог кино 8 сарын хугацаанд үргэлжилсэн бол бусаа хүрэх галт тэрэг киноны зураг авалт ердөө л 2 сарын дотор дууссан гэдэг. За мөн тэдний нэгэн санаа зовоож байсан зураг авалт нэг нь энэ байна. Өвч зургийг авч дуусны дараа үнэхээр гүйж байгаа мэт харагдах болов хэмээн итгэл муутайхан байжээ. За мөн сонирхолтой нь тэд гүйж байгаа энэхүү хэсгийн галт тэргийг компьютер графикаар бүтээж байна. Кино нийтдээ 1800 гаруй шот байснаас 3-ны 1 нь буюу 600 шотод нь компьютер график төлхөө ашигласан байна. Галт тэргийн доторх зураг авалтын хувьд нэмж хэлэхэд жинхэнэ галт тэрэг биш тайз засал байсан бөгөөд үе олон дизайнер заслын мэргэжилтэнгүүд үнэхээр их хөдөлмөрлөн байж бүтээсэн гэдэг. Мөн тэд тус кинон зориулсан 5 ширхэг галт тэрэгний салоныг бүтээж байна. За кино уран бүтээлчид уг галт тэргийг жинхэнэ мэт харагдуулахын тулд бүр 40 гаруй ширхэг гэрлүүдийг ашиглаж байна. Харин галт тэргийн дотроос цонхоор харагдах гаднах орчныг LED дэлгэцээр харуулж байна. Галт тэрэг гэснээс найруулагч Ён Сан Ху киноны үйл явдлыг галт тэргэнд өөрнүүлэхийг хүссэн шалтгаан нь хүмүүс аюулд орсон байдлаас гарч чадахгүй хоригдвол илүү сонирхолтой болно хэмээн бодсных байна. Тэрээр уг санааг 2007 онд бүтээгдсэн Америкийн Манан хэмээх киноноос санаа авсан гэдэг. Хэрв та уг киног үзсэн бол тус кинонд аюулд орсон хүмүүс нэгэн супермаркетд хоригдон гаццгаадаг.
Тус киноны алдартай зурвалал бол цонхоор цэрэг зомбинууд онож ирэх хэсэгт нэгэн зомби үсрэхүү байх уу хэмээн бодож байгааг харж болно. Магадгүй хараахан зомби болж амжаагүй байж ч болох юм. Мөн тус хэсэгт нэгэн зомби эмэгтэйн дээр дарж хитчгээд огт хазахгүй байгааг хүн харж байна. За метрон доторх зураг авалтуудын ээлжид нэгэн алдаа бол гал унтраагч шүршиж байх үеэр тэр доор хэсэгт зураглаач туссан байгааг нь анзаарагдана. Та бидний сайн мэдих уг жүжигчин Ким Хэ Сон гэдэг бөгөөд Ён Сан Ху найруулагчийн Seoul Station бүтээлийг анх үзээд тун их таалагджээ. Тэрээр бусаа өрх галт тэрэг киноны зохиолтой танилцалгүйгээр сэтгэл хөдлөлөөрөө кино тоглохыг шууд зөвшөөрсөн гэдэг. За хожим тэрээр үүндээ харамсан кино зураг авалтын явцад нийлээдгүй шантарсан юм шүү. Учир нь түүний дүр тус киноны хамгийн муу дүр дундаа бүр үнэхээр муу дүр байсан учраас үнэхээр сайн дүр тоглохыг хүссэн гэдэг. Мөн тэрээр Мадун Сог жүжигчнийг гişэрхээ хажуугаар бүр атаарсан гэдэг. Бүр нэг өдөрч болов Мадун Согийн амьдралаараа амьдарч үзэх юмсан хэмээх Twitter дээр иргсэн удаач мөн байдаг юм шүү. Тус кинонд тоглосон жүжигчдийн бас нэгэн кино бол Мадун Сог, Есү Жон, Ким Сун нарын хамтран тоглосон 2017 онд бүтээгдсэн Netflix-ийн цуврал болох Бурхантай хамт хэмээх кино байв. Мөн сонирхолтой нь тус галт тэрэгний суудлын ард нуугдах хэсгийн зомбинуудын хахаж буй мэт чимээг найруулагч Ён Сан Ху өөрөө дуу оруулсан гэдэг. Тус киноны бас нэгэн алдаа нь газар байгаа ундааны лаз эхний шот дээр ийм байралтай байхад дараагийн шот буюу яг гიშгэх акшнд эсрэг тийш харсан байдаг. Хэрэг та уг киног үзсэн бол хамгийн ихэнд гардаг бугыг компьютер графикаар дүрсэлж байжээ. Хамгийн ачаалхалтай киноны нээлттэй хийснээс хойш бодит амьдрал дээр хойд Америк бугнуудаас нэгэн төрлийн ханиадны вирус илэрсэн бөгөөд энэ нь яг зомбины вирус биш ч гэлээ амтнаас хүнд хүртэл халдварлах аюултай нэг төрлийн тахал байсан юм. За Солонгос улсад Америк улс шиг буу ашиглах зөвшөөрөл байдаггүй учраас тус кинон зомбинуудын эсрэг ашиглагдах зэвсэг байхгүй байв. Тиймээс тэрээр бейсболын цохиуртай тамирчдын санааг бодж олсон гэдэг. Энэ удаад зомбинуудын талаарх баримтуудыг дурдвал бусаа өрх галт тэрэг кино яг эхлэх үеэр хамгийн ихэнд хазуулан галт тэрэгэнд гүн орж ирж эмэгтэй нь найруулагч Ён Сан Хугийн гуйлтаар тусгайлан урагдан тоглосон хүндэт жүжигчин байв. Учир нь тэрээр Японы академийн шагналыг шилдэг эмэгтэй жүжигчнэр хүртэж байсан солонгос жүжигчин Шим Мун Гён байв. Мөн тэрээр зөвхөн энэ богинохон хэсэг зомбины дүрийг бүтээхийн тулд бүхэл бүтэн 1 сарын турш бэлдсэн гэдэг. За киноны голлох зомбинуудын дүрийг мэргэжлийн бүжигчдээр бүтээлгсэн гин шүү. Учир нь зомби болж хувирч буй хүмүүсийн бие дэндүү уян хатган эсвэл тун хүчтэй огцом хөдөлгөөтэй байх ёстой байсан учраас энэ ердийн хүмүүс бүтээх боломжгүй хүнд зүйл байв. За кино бүтээгдэж дуусныхаа дараа World War Z киног дөөрөөсөн байх хэмээх шүүмжлэл өртөөд мөн амьдсан байна. Учир нь үе болон зомбинууд нэг нэгэн дээрээ овоорлох үзэгдлүүд нь төстэй байна. Танд энэ удаагийн бичлэг таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Илүү сонирхолтой сэдвийг хүлээн авахыг хүсвэл бидний дэвжин subscribe болон хоохон дээр дараарай. Мөн та лайк болон комент үлдээснээр бид танд зориулан энэ төрлийн бичлэгүүдийг үргэлжлүүлэн бэлтгэсээр байх болно. Анхаарал тавьсанд баярлалаа.